Сайн байцгаана уу? Спутник Монгол радио 92.5 хууль эрхцсэн цаг подкаст маань эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр бол студид Алтан зул өнгөлөгч болон өнгөлөгч галх хүмүүний би та бүхэндээ хууль бус эмийн худалдаа гэсэн сэдвээр бол хууль эрхцсэн талаас хэрхэн зохицуулсан байдгийг бэлтгэн хүрэхэд хүрэлцээрээд байна. За, иргэд маань одоо амнаас амд амтсан яриагаар ч юм уу өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах тохиолдол цөөнгүй. Өөрөөр хэлбэл цахим орчин Facebook дээр энэ ханиаданд айгуу сайн юм гэж дуудлаа. Энэ нүдний тусаалганууданд айгуу сайн юм гэх мэтчлэн маш олон эмийн худалдаа эрхлэгдэж байна. За, энэ маань цаанаа маш их үр дагаврыг агуулдагаас гадна эрүүгийн хууль заасан гэмтрийн шинжтэй болох тохиолдолч байхыг цөөнгүй байна. Тэгэхээр бүтээгдэхүүн худалдаж авахдаа энэ цахим орчноос худалдаж авахдаа бид юуг анхаарах ёстой? Ер нь эмийн бүтээгдэхүүн худалдаа авах процесс маань өөрөө яаж өрнөдийн? Эмийн бүтээгдэхүүнийг хаанаас авах ёстой юм? Эмийн жорн ямрын, эмийн одоо бүтээгдэхүүний одоо үйлчлэлийг нь хаанаас харуул хамгийн үнэн зөв үйлчлэлийг харах юм. За дээрэс нь эмийг та бичүүлэхдээ хаанаас бичүүлж авсан тохиолдолд таны одоо бие организм болоод тухайн өвчлөлт одоо хамаарах юм бэ гэдэг байдлаас нь хамаараад хууль зүйн талаас нь бид өнөөдөр иргэддээ мэдлэг олох зорилгоор дээрх подкастыг хийж байна. Тэгэлгүй яг хүн. Тэгэхээр одоо юу гэдгийг сонсогч нарт дунд маань бол одоо аптекаас эмчийн жаргуугаар ямар нэгэн антибиотик аваад уучдаг тий. Эсвэл бол нөгөө фэйсбүүкээр харж агаад амар ижиттэй лаг юм аваад уучдаг. Энэ маань өөрөө юу гэж нэг вэхээр нэг бол та хууль бус эмийн худалдааг хөхүүлэн дэмжиж байна. Нөгөөтэйгүүрээ өөрийнхөө эрүүл мэндийг огт үнэлэхгүй байна, хайрлахгүй байна гэсэн үг л дээ. Тэгэхээр эмийн бүтээгдэхүүн гэдэг бол юу гэдгийг тухайн улс орны маань одоо Монгол улсын хэмжээнд яг нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал байхгүй юу? Энэ дэр чинь дан ганц эм гэж болохгүй тий. Эмийн түүхий орно, мөн био бэлтгэлүүд орно тий. Эдгээр зүйлс маань хүний эрүүл мэндтэй салшгүй холбоотой зүйлсүүд учраас энэ дээр бол маш нарийн хяналт шалгалтыг хийдэг тусгай зөвшөөрөлтөй этгээдүүд энийг одоо хэрэгжүүлж худалдан борлуулж гадны улсаас оруулж ирдэг мөн гадагшаа гаргадаг ийм зохицуулт байдаг. Тэгвэл энэ маань бол юу гэдгийг за эмийн эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дээр бол яг хэрхэн тусгасан байдгийг бол Алтан зул өнгөлөгч маань та бүхэндээ тайлбарлаж өгөх тий. За тэгээ. Бид ер нь зах зээл дээрээс эм худалдаж авахдаа мэдээж жишээлбэл эмийг эмийн сангаас худалдаж авч байна. За эмийн сан маань өөрөө тусгай зөвшөөрөлт өгдөг. Тусгай зөвшөөрөл аавна өөрөөр хэлбэл эм хадгалах, байршил агуулгах сав ариун цэвэр талаасаа эмийн худалдаа эрхлэх боломжтой байна гэж төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл олгож байгаа. Тэгэхээр эмийн сангаар дамжиж авж байгаа эм маань өөрөө хадгалтын нөхцөлөд хангаж байна. За дээрэс нь тухайн эмийн сан маань бол бас Монгол улсад тусгай зөвшөөрөлтөй этгээд оруулж ирнэ. За ингэж оруулж ирсэн этгээд маань 30 гаруй нэр төрлийн шаардлага нөхцлүүдийг хангаад Монгол улсад оруулж ирж байгаа. За энэ нөхцлүүдийг нь хангасныхан дагуу эмийн сангуудаар зарагдчихж байгаа. Гэвч иргэд маань гар дээр байсан, наранд байсан, яасан ийсэн нөхцөл шаардлага хангасан эсхийг нь мэдэхгүйгээр шууд худалдаж аваад уучдаг. Магадгүй тухайн бүтээгдэхүүн хадгалах хугацаанд хүрээгүй байсан ч гэсэн шаардлага хангаагүй нөхцөл байлгаж байсан бол таны эрүүл мэндэд хэрхэн ямар үр дагаврыг үүсгэх магадгүй манай анагаахын салбарын тайлбарлах байх. Гэвч хууль зүйн агуулгаараа энийг бол хуульчлаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлгүй этгээдээс эм худалдаж авах. За мөнгөн шин тусгай зөвшөөрлгүй этгээд эм худалдан борлуулах гэх бол 20 хүртэлх төрлийн ялтай. За гэмтрийн шинжид хамаардаг. За дээрэс нь цахим орчинд галхин өмгөөлөгч маань харсан бах. Одоо магадгүй нэг бүтээгдэхүүнийг тавиад нөгөө биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг тавиад ч юм нэг эм витаминийг тавиад за 20 30 төрлийн үйлчлэл бичсэн байдаг. За нүдний хараанд сайн, чихний сонсголт сайн, арсыг өнгөлн ингээд бүх төрлийн үйлчлэл бичсэн. За энэ үйлчлэг нь яг ийм үйлчлэлтэй юм уу гэдэг баримт өчөг байдаг. Тэгэхээр иргэд маань одоо Монгол улсад орж ирж байгаа эмнүүдийг Монгол улсын хилээр орж ирэхэд нь юуг нь шалгадаг вэ гэхээр тухайн эмийн бүртгэлийг үүсгэхдээ ямар одоо зориулалтаар Монголд оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл эмийг ямар тохиолдолд хэрэглэх юм бэ гэдэг заавар нөхцөлтөнд танилцаад хор хөнөөлийг нь хяналтын байгууллагууд шалгасны дараа Монгол улсад оруулж ирж байгаа. Ийм зүйлийг авахгүйгээр зөвөр нэг магадгүй хин нэгний гар тийшэнд ороод ирсэн тухайн улсад зөвшөөрөгдсөн юм уу үгүй эсхийг нь мэдэхгүй бүтээгдэхүүнийг за 20 30 төрлийн юм жагсаалттай хаар нөө ганцхан бүтээгдэхүүн аваад л ганцхан зүйлдээ сайн гэж уушгаар 20 30 зүйлд сайн юм бүтээгдэхүүнийг аваад уучигээд ямар ч үр дүн өсөхгүй юм одоо биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг уух тохиолдол цөөнгүй байна. Тэгэхээр иргэд маань
цахим орчинд үүсэж байгаа энэ маш олон төрлийн бие цайн гэсэн бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэж үзэх үедээ за дээрх бүтээгдэхүүний одоо Орос Монгол улсад хизээнээс орж эхэлсэн аль биесний зархтай хэрэгтэйдүүд нь хаана ингэх зэрэгээр авахгүй болвол одоо гудам хооронд ч юм уу те байр хооронд нэгэндээ зарах тохиолдол цөөнгүй байдаг. За энэ бол хуулиар хориотой байгаа нөхцөл байдал бол үүсээд байгаа. За эннээсээ хамаарад маш олон иргэд зөрчлийн шинжтэй үйлдэлээр намын төрөлхлөн эрүүгийн хуулиар заасан хэд хэдэн хариуцлага хүлээсэн тохиолдлууд ч мөн цөөнгүй байдаг. Тэгэлгүй яг. За тэгэхээр биологийн бэлтгэл гэж байгаа шүү дээ. Био бэлтгэл. Энэ маань өөрөө эмээс ямар ялгаатай юм бэ? За био бэлтгэлийн тухайд бол энэ бол тодорхой төрлийн зориулалтын одоо жишээлбэл бөөр өвтгүүд бөөрийн үйл ажиллагаа хэвийн болгох ч юм уу тийм бидүүд био бэлтгэл маань өөрөө зүгээр дэмжих агуулгатай байна. Өөрөөр хэлбэл за манай хууль зүйн агуулгаар тайлбарлахад манай ангаах ах бол арай өөрөөр тайлбарлах. Одоо нэг дэмжих шинжтэй бүтээгдэхүүн түүнээс биш одоо баталгаа гаргах өөрөөр хэлбэл цахим орчин магадгүй бөөрийн үйл ажиллагаа хэвийн болгоно гэж тавьчихсан ч юм уу. Тэр нь бол зүгээр дэмжих зориулттай буюу зүгээр л таны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ л гэсэн агуулгатай юмыг авчиад тэр чигт нь одоо бөөрийн үйл ажиллагааг сайжруулах магадгүй архаг өвчтөе үнийг идгэнэ ч юм уу ийм байдлаар зар сурталчилгаа ингээд төрөгдөлд оруулж явуулдаг. За энээс нь болоод маш олон хүн худалдаа авч хохирогч нар үүсдэг. За яг Монгол улсад бол одоо жишээлбэл магадгүй 30 мянган төгрөгөөр ч юм уу 50 мянган төгрөгөөр ийм авчаад тэрэн дээрээ гомдол гаргаад цагдаагийн байгууллагад 10 мянган гомдол төр нэмж жагсаад тэг гомдлоо шийдвэрлүүлэхийн процесс нь залхуу төвхтэй учраас за ийм харилцаанд оролцоод явах уу гэдэг ингээ хаяад байна. Түүнээс шинийг нийт тоогоор нь аваад үзэх юм бол маш олон ийм нөгөө биологийн нэмэлт бүтээгдэхүүний асуудал бол яригдахаар байгаа. За улс орны хэмжээнд зайлшгүй одоо ач холбогдол өгж анхаарах шаардлагатай зүйлсийн нэг үг гэвэл нэг маш олон бүтээгдэхүүнийг хүмүүс эмчийн жоргуугаар ууж штэ тий. За дээрэс нь янз бүрийн бүтээгдэхүүнийг одоо залуужуулна тий. 10 насаар залуу 20 насаар залуу болгоно гэх зэрэг энэ ямар нэгэн баримт өчгөө зүйлүүдийг нийлээдгүй цахим орчноор хэдэн мянгаараа шуурч авч ирсэн тохиолдлууд байж энэ нь бол магадгүй бас хуулийн байгууллагатаар шалгатад хариуцлагын түвшиндээ очсон ч нийлээдгүй хэдэн кейсүүд байдаг. За тэгэхээр цахимаар бол за эм гэдэг бол бид нэр баг мэдчихэж байгаа хүнээр хэлүүлдэг тийм. За тэгвэл биологийн бэлтгэл гэдэг маань бас арай өөр төрлийн урьдчилан сэргийлэх юм уу эсвэл одоо тэр дархлаа эднэрийн дэмжих зорилготой тиймээс яг эмчилгээний зорилттой гэж хэлж бас болохгүй юм эмээс арай юу гэдэг юм за энгийн үгээр тайлбарлах л хичээгээд байна л да. Эм гэдэг бол яг тухайн өвчин зориулаад одоо уудаг. Гэтэл биологийн нэмэлт бүтээгдэхүүн юу гэхээр өвчин эхлэхээс өмнө ч юм уу урьдчилан сэргийлэх магадгүй өвдсөн тохиолдолд баг зэрэг дэмжих маягаар тийм үү 100% идгээдэг зүйл биш. Тэгэхээр эдгээр зүйлс маань яг юу ороод ирнэ гэхээр за яг миний зүгээр уншиж судалснаар бол янз бүрийн юу байгаа юм бэлээ нөгөө ашигтай бактери гэж бид нэр уугаад байдаг шүү үйл хийлгэн дээр. За тэр орох юм бэлээ яг тэрнтэй дүүцгөөц одоо янз бүрийн л нэг уудаг вэлнес бүтээгдэхүүнүүд гэж янз бүрийн юмнууд байдаг шүү дээ. Эдгээр төрлүүд маань орчих юм бэлээ. Тэгвэл эдгээр зүйлсийг одоо юу гэдэг юм. За ашигтай бактеригээ сайн гэж бүгд л ойлгочлаа хэрэгэлдэг. За монголчууд бол энийг бол хамгийн ойрхон тарг сүү цагаан эднээс хамгийн өндөрөөр авдаг юм байна шүү дээ. Тэгвэл монгол хүнд энэ зогтгоч гэдэг юм байна, зогтгооч гэдэг юм байна. Янз бүрийн хүний биений онцлогоос хамаарат тэр хүн тохирохгүй гэж байна. Хоёрдугаарт юу гэхээр тэр бүтээгдэхүүн маань үнэхээр оргин юм уу одоо юу гэдгийг эсвэл дуурай амилн юм уу хугацаа нь муудсан юм уу гэдгийг бид нар зөвхөн аль бие усны эмийн сан болон аль бие усны дистрибьютор гэх юм одоо юу гэх юм онцгой тусгай зөвшөөрлөө авсан этгээдээс нь худалдаж авахгүй болвол эргээгээд үүсэх үр дагаврыг хинч хариуцахгүй байх юм тийм үү? Сүүлд бас нөгөө орсон хуулийн шинжилэл бас маш олон зүйлүүдийн зохицуулттай өөрөөр хэлбэл одоо им эмнэлгийн бүтээгдэхүүнийг сурчлах зөвшөөрлийг заавал төрийн байгууллагаас авдаг болсон. За энэ ингэж авахдаа тухайн нөгөө сурчлагын дээр гарч байгаа үг өсөг болгон үнэн зөв байх хэвээр. За энэ үг өсөг болгон хянагдаад магадгүй зарим үг хасагдана. Зарим үг нь нэмэгдэн ч юм уу тий. Энэ нөхцлөөр хянагдаад одоо сүүлийн үед эмийн зар сурчилгаа гэдэг агуулга бүхэлдээ нэг том агуулгынхаа өрөөнд бол одоо үнэн зөв байгаа одоо мэргэжлийн ёсцууд нийцсэн байх гэдэг агуулгаараа бол одоо бид эдийн телевиз радиогоор явж байгаа нөхцлүүдэд бол бүгд хянагдчихж төрийн байгууллагын эрх бүхий байгууллагаар хянагдж байгаа. Ингэж хянагдаагүй байх юм бол мөн адил хариуцлага тооцогтой явж байгаа. Энэ болохоор юу зар сурчлагын тухай хууль зөрчсөн гэдгээр юу тий. Им эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн зөрчил. Хоёр хуулийн зөрчлөөр явах нь шүү дээ. За бас мэдхгүйгээсээ болоод цахим орчинд нөгөө дураараа юм зарчдаг хүмүүс маань
Энээс болоод хариуцлага хүлээсэн тохиолдлууд цөөнгүй байна. Их сургуулийн ч юм уу те нөгөө 10 жилийн багш нар хоорондоо бас имээ мэдхгүй нэгэндээ зарж байгаад илүү гарчлаа гэж зарж байгаад усан кейсүүд бас байдаг те. Тэр инхээр иргэд маань энэ талын мэдлэг зайлшгүй болно. Яагаад тэр хүн л амьдарч байгаа юм болохоор ер нь имээ хэрэглээ гардаг. Хүн зайлшгүй магадгүй жилдээ 1-2 ханаа дүрдэг ч юм уу тохиолдол гарах үед бид нэр им имлэгийн хэрэгсэлтэй бол харьцдаг шүү дээ тий. Тийм учраас энэ талын мэдлэг бол одоо хүн болгон зайлшгүй мэдэх ёстой мэдлгүүдийн нэгэ. Тэгэхээр яг цахимаар бол нэг жилийн өмнө нөө маш их шуугуулаад амьдсан нэг хэрэг байгаа шүү дээ монголчууд. Тэр яриал амьсгаллаа нэгэд энэ гэх. Алдартай. Одоо ийм юу юм би мэдэхгүй юм байна. Би тэр кейсийг бас судалж байсан юм байна. Тэгээд нөгөө тухайн бүтээгдэхүүний сурчлагаа нь бол аюул олон одоо зүйл байсан шүү дээ. Одоо тэдээс тэднээс залуужуулна ингэн тэгнэ мэгэн гэсэн зүйлүүд байсан. Тэгээд тэднэр нь нөгөө нэг юутайгаа нийцж байгаа хэсэг дээр бас хуулийн байгууллага ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэр эмийн биологийн нэмэлт бүтээгдэхүүний үйлчлэл одоо нөгөө эмнэлгийн бүтээгдэхүүний тандал судалгаа гэж байгаа шүү дээ. Тэрүүгээр нотлогдсон юм уу? Хойно бичигдсэн юм уу? Зүгээр тухайн бүтээгдэхүүнийг зар сурчлагаа хийж зарах дээрээ нэмээд авчиад сайхан өгүүлбэр бичсэн байх үү дээ. Тэгээд тэрэн дээр нь бол одоо яг тухайн үед одоо хууль хэрэгжээд эхэлчихсэн байсан үе. Тэгэхээр тэр нөгөө зар сурчлагын тавьсан өгнүүд өрөө үнэн зүйсэх тэр хуулийн байгууллагын шалгалт хийж ажилласан байдаг. Бас нэг юм бугын цусан өрчөл юу ч юм мэдгүй нэг юм уугаал. Ирчүүд кофе ч үлээ. Уугаал тий. Уудаг сайн л гээд. Тэр маань нөгөө үр дагавар нь хамгийн асуудалтай хариуцах эзэн байхгүй болж байгаа юм л да. Тэг би жишээлбэл Монгол улсад албан ёсоор бүртгэгдээд орж ирсэн эмийн бүтээгдэхүүнээс асуудал үүсэх юм бол тий. Зааврын дагуу ашигласан боловч асуудал үүсэх юм бол энийг холбогдох хороонд нь гаргах тий. Дараагийн шатанд нь гарах. За эмийн уруул үйлчлэлтэй холбоотой асуудлаараа хуулийн байгууллагад гомдол гаргах нөгөө бүтээгдэхүүний нөхцөл юу бодит байдал дээр нийцээгүй тухай ч юм уу тий. Хэмжээний жороор ууж хэрэглэсэн боловч асуудалтай нөгөө буцаад хуулийн байгууллагаар хандаад дамжих эрхэн нээлттэй цахим орчноор хин нэгний танихгүй хаягнаас авчихсан эмэнд бол хиндээ гомдох юм бэ. Буцаад тэр хүн маань ч олдохгүй тий. За тийм мөнгөний бэлнээр авдаг тий. Тэрнээс гадна юу гэдгийг олонний танил одоо нэг инфлюенсер гэдэг хүмүүс байгаа шүү дээ. Тэр чинь одоо баг мэрэгжил болох гээд байна уу баг тий. Нэлээд том мэрэгжил. Нэлээд том маркетингийн мэрэгжилтэн болох гээд байна шүү дээ. Эдгээр хүмүүс маань өөрсдийнхөө дагагч болон одоо нийгэмд нөлөөлж байгаа нөлөөллөө ашиглаад тухайн эмийн бүтээгдэхүүн эмийн хэрэгсэлч гэсэн янз бүрийн бүтээгдэхүүнийг рекламадад байдаг тийм. Рекламадад тухайн хүнд нь итгээд авчдаг. За энэ тохиолдолд одоо олонний танилд нь гомдлоо гарах юм уу? Зарсан этгээдтэй гарах юм уу? Зүгээр иргэд бол ингэж ойлгох шүү дээ. Зүгээр хамгийн энгийн үгээр хэлэхэд за тэр хүн бол мөнгө аваад рекламаа хийцэн байхгүй юу? Хийцэн. Гэхдээ тухайн хүн өөрөө яг юу рекламжийн тусгай зөвшөөрлөлт үгүй юу гэдгийг шалгах чеклэх үүрэгтэй. Энийга чеклээгүй байх юм бол хариуцлага мөн адил хүлээн тийм үү. Цахим орчинд нэг гал хүмүүлэх санаж гинөө. Нэг барилга зарагдаа тухайн барилга баригдаагүй маш олон олонний танил инфлюенсерүүд нэг сурчсан. Одоо энэ хүмүүс хариуцлага хүлээх үү гэдэг зүйл яригдчихсэн санагдаж чинь жил гарангийн өмнө. Тэгээ тэр асуудал төр гэсэн яг одоо жишээлбэл зар сурчлагаа одоо гаргасан этгээд зар сурчлагынхаа үнэн зөвийг хариуцах үр хүлээж байгаа. Манай маш олон инфлюенсерүүд зүгээр л одоо сурчлаад л одоо төлбөр авчих юм шиг зүйл байдаг. Гэвч цаана маш их үр дагаврыг дагуулж байна. Өөрөлдөө сурчилсан зүйл маань үнэн зөв байх хэвээр. Үнэн зөв байх юм бол тухайн сурчилсан этгээд хариуцлага хүлээнэ. Сурчлалын этгээд хариуцлага хүлээхдээ дахиад нөгөө сурчлуулсан хүн рүүгээ холбогдоод танах энэ үг өгүүлбэр текстийг өгсөн гэд ингээд татаад хин хинийгээ ингээд оролцуулаа явж байгаа нөхцөл байдлууд байгаад байдаг. Тэгэхээр би бол иргэддээ хэлэхэд та цахим орчинд явж байгаа ямар ч мянган төрлийн сайн гэсэн бүтээгдэхүүнээс илүүтэйгээр эмчийн жороор нэг удаа эмнэлгийн хаалга татаад эмчээр бичүүлээд дууссан эмчин танд цахим орчноос авсан юмнээс бол хэд дахин илүү үйлчлэлтэй байх болно л гэж хэлэх юм байна. Өөрөөр хэлбэл эн чинь маш олон хэн шалгалтыг давж туулаад таны гар дээр ирж штэ тий. Тэгэлгүй би саяхан нэг фэйсбүүкээр харлаа л да. За сар уугаад 5 см 3-аас 5 см өндөр болгоно. Өсчлөө гэл өндөр хүмүүсийн бичлэг үзүүлээ л те. За ийм төрлийн магадгүй маш олон бүтээгдэхүүнүүд явж байгаа юм шиг байлээ. За мэдээж хүн болгон юу гэдгийг намхан байхыг хүсэхгүй шүү дээ. Хүн болгон л өндөр байхыг хүсдэг болсон одоо. Тэгэхээр энэ өндөр байх хүсэлтээр нь тулгуурлаад энэ бас нэг юм маркетингийн арга нь яваад байна. Хоёрдугаарт энэ юм маань ямар орц найрлагатай ямар албан ёсны юм уу одоо нэмэлт бүтээгдэхүүн гэдэггүй гэдгийг огт сурчлахгүйгээр яваад байна л та. Магадгүй хэрвээ энэ бүтээгдэхүүн үнэхээр олонний хэрэгцээнд хүрээд те олон үнэхээр хэрэгтэй гол албан ёсны одоо тухайн үйлдвэрлэгч газар руу холбогдоод
За манай эмнэлгийн эрхлийн хороогоор дамжаад хүсэлтээ гаргаад за магадгүй нэг ийм ханган нийлүүлэх байгууллагад хандаад ч юм уу те нэг Монгол улсад оруулж ирэх юм сонирхолтой байна гэдэг асуудлаар явах эрх нь бүхэлдээ нээлттэй. Гэвч эдгээр хүмүүс бол ингээд нөгөө цахим орчноор биш ингээд гараас гар дээр зарж байгаа юм шиг юм зардаг. Тэгээ дээрэс нь одоо магадгүй цахим орчинд ямарваа нэгэн зүйл зарж байгаа хүмүүс маань бол одоо хамгийн сайхнаа бичин те. Өөрөлдвөл миний бүтээгдэхүүнийг аваад 1 см өсөөгөө үйлчлүүлэгчийн сэтгэлдлийг бол тэнд устгах нь. Тийм учраас бид нэр тийм орчноос мэдээлэл авч тэрэндээ итгэж бүтээгдэхүүн худалдаж авч байгаа. Тэгээ юм нөгөө шудраг бас зах зээл дээрээс бүтээгдэхүүн худалдаж авч байгаа учраас тэрнийхээ мөн адил үр дүн гарахгүй байх. Одоо эмэгтэйчүүд бол одоо маш их дураа бүтээгдэхүүнийг цахим орчноос авдаг. Тэгээ тэрнийхээ нөгөө хариуцлагыг нь хүлээх хүн байхгүй учраас за тэгэл эрүүл мэндээрээ хохироол. Ингээд энэ бүх зүйлээрээ хохироол тэгэл үлддэг. Тэгэлгүй яг уу. За тэгэхээр сонсогч нар маань сонсож байгаа бол Монгол улсын хилээр гадны улсаас ийм импортлж орж ирж байгаа бол ийм бүтээгдэхүүн тийм үү. Энэ маань өөрөө юу гэдгийг нэгдүгээрт оруулж ирж байгаа этгээд маань тусгай зөвшөөрөлтөй байх хэрэгтэй. Хоёрдугаарт оруулж ирэх гэж байгаа бүтээгдэхүүн маань Монгол улсын ийм хэрэгслийн одоо юу нэг жагсаалтанд байх хэрэгтэй бүртгэлтэй. Огт байхгүй байх юм бол тэнийг одоо аль бисны лаборатори шинжилгээгээр нь оруулаад энэ хүний биед сөрөг нөлөө байхгүй одоо юу гэдгийг зөвшөөрж Монгол улсад худалдаалж болох юм байна гэдэг одоо шинжилгээ дүнэлтэйг гаргуулсны үндсэн дээрээс оруулж ирдэг байгаа. Тэгвэл ямар нэгэн юм тусгай зөвшөөрлгүй этгээдүүд маань яаж оруулж ирээд байна вэ гэдэг бас яг нэг үгүй хэлгээд бол энэ каргогоор юм уу, хуу үнээр юм уу, ямар нэгэн бараа бүтээгдэхүүн дотор нуугаад юм уу. Ийм байдлаар л Монголд орж ирсэн ямар ч баталгаагүй. Гэтэл эмийн эрхсэл маань яг эмийн бүтээгдэхүүн биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүд маань хадгалах, тээвэрлэх бүх юм нарийн те. Хичнээн ямар температурт ямар газар хадгалах юм. Тээвэрлэхдээ яаж тээвэрлэх юм гэдэг хүртэл бүх юм нарийн зохицуултсан байдаг. Дүрм журм стандартын дагуу явдаг. Гэтэл ямар ч стандарт бус юм ороод ирснийг та өөрөө сонгож байгаа бол та өөрийнхөө эрүүл мэндэд өөртөө л дайсан болж байна л гэсэн үг. Та яагаад ийм бүтээгдэхүүн зарцсан бэ? Ер нь энийг хаанаас авсан гэснийг хүнээс судалдаж авсан. Тухайн хүн хаанаас авсан гэхээр Монголд орж ирэхдээ ч юм дандаа ийг ороод ирсэн юм аа ч юм уу. Тэгээ ийм кейсүүд аяг их байдаг. Тэгэхээр манад ч одоо жишээлбэл гайл дээр одоо хүн болгоны ингээл бүх хувцсыг нэгжээл те карма болгоныг нэгчихгүй болохоор ийм бүтээгдэхүүнүүд орж ирэх тохиолдол цөөнгүй. За энийгээ дагаад сөрөг үр дагавар бас цөөнгүй байгаад. Тэгэлгүй. За магадгүй одоо юу гэдгийг иргэдээ бас нэг ийм оруулж ирж байгаа өөрийнхөө хэрэгцээнд бол хүн ийм оруулж ирж болно. Гэхдээ тавигдах шаардлага байгаа энэ дэр. Хил гайл дэр. За одоо манайхан гадагшаа явж их имчилгээ зомжлогоо ирдэг болчихлоо шүү дээ. Хаалгаа юу гэдгийг бүх төрлийн имчилгээ хийлэгдэж байна. Тий одоо тэр хүмүүнийхэн боломж болцоогоор хамаарна. Тэгээд нөгөө имчилгээндээ зориулаад тухайн улсаас эмээ аваад өөрөө л уугч байгаа юм л да. Уг нь бол. Тэгээ хил гайлаар ингээ ороод ирдэг. Тэгээ нөгөө эмээ хураалгацдаг. За энэ дээр юуг анхаарах вэ гэхээр тухайн өвчний онш болон эмийн одоо нөгөө манайхан эмчнэр эм бичүүлдэг шүү дээ. Тийш нөгөө юуны хуудас байдаг шүү дээ тий одоо. За нэг эм бичээд өгдөг нэг хуудас байдаг шүү дээ. Эмчийн тамга тэмдэгтэйгээ тий. Тэрнийг аваад тэрнтэйгээ одоо эмийн нэр нэг үсгч зөрж болохгүй юм байлээ тэрэн дээр. Би энийг бүр яг өөрийн практикаар хэлээд байгаа байхгүй. Ингээд маш олон төрлийн эм ингээ аваад ороод өөртөө л хэрэглэж байгаа юм л да. Тэгэхээр гайл дээр энэ чинь нэг бүршлийн ингээ шалгана. Эмчийн бичгтэйгээ тулгамсаа. Тэс нэг харанхуй нэг бичиг үзүүлээл энэ юмнууд нь энэ гэл нэг юм савтаад юмнууд үзүүлж болохгүй байна шүү дээ. Тоош ирэхээр энэ одоо юу гэдгийг тэдэн сар уугараа гэсэн юм аа гэхэлэр тэр тоош ирэхээр яг авч юу хийж өгöd тулгаж тэгж шалгаж орж Монгол руу орж ирдэг. Тэгж шалгуулаагүй ороод ирэх юм бол энэ өөрөө хууль бус юм тээвэрлсэн л болчихж байгаа байхгүй. Харин тийм. Яг тэр бичиг цаас за тэгээд тэрнтэй хэмжээний тоо хэмжээнд таарж авах хэрэгтэй. Тэр нөхцөл байдлуудыг бас яалчгүй одоо нөгөө шалгаад оруулж ирж байгаа тохиолдол бол тухайн юм бол шаардлага хангаж байна л гэсэн үг болж байгаа тийм. Тэгээ магадгүй энэ дээр одоо юу гэдгийг за биологийн нэмэлт бүтээгдэхүүн юм юм ч нэг юм өөртөө зориулаад авчи те. Аваа явцдаг Монгол руу аваад ороод ирлээ. Орж ирсэндээ нэгийг илүүчилээд нэг хүн зарчлаа. За нөгөө хүнд маань юу гэдгийг нөгөө гаж нөлөө эмчийн зааваргүй л хэрэгжилж байгаа шүү дээ. Гаж нөлөө нь илрээд ингээ болох байгаа цагтаас эргэлдэг өглөө. Нэмлэгт үзүүлсэн та ямар энэ сүүлийн хэдэн сар ямар юм уусан гэл бүх эмчнэр л асуудаг шүү дээ. Тэгээ нөгөөдгөө гаргаж ирээд ингэсэн үнэхээр өөртөө тохироогүй ч юм уу нэг асуудал үүссэн. За ингээд эргээгээд нөгөө юм зарсан үнэ цагтаад л үгүй шүү дээ. Тэгээд дээрээс нь учирсан хохирлон тэр хүнд учирсан бие махбодод бий болсон хохирлын хэмжээ энэ төргээд ингээд
юу эмнээсээ ашиг олох байтугай тий. Яг нэг үнэхээр сайн гэж сонсоол хоёр ширхгийг авцсан нэгийг зараад өөрөө өнгөө уучи гэдэг юм бодлоготойгоор авсан тий. Одоо ийм зүйл бол зах зээлд одоо нийгэмд бол яг үндэл нээлт маш их байна уу? Бидний иргэн тойронд шиг гэлтгүү магадгүй хуульнаар шиг гэлтгүү ер нь энэ төрлийн хэрэглээ цахим орчноос ийм худалдаа даваад уучдаг тий. Нэгнийхээ сайн гэсэн юм болгоныг захиалаад авчдаг, нөгөөх нь үйлчлэл үзүүлэхгүй. За дээрэс нь манай одоо магадгүй хуулийн байгууллагуудын нөгөө хэргийн ачаал хэрүүдийн жишээлбэл энэ хэрэг болгоны хойноос тий нэг AB2-ын чатлсан чат юм уу постыг ингээд олоод тэрний хойноос хөөцөлтөд авах нөхцөлөд л авахгүй. Гэхдээ иргэд маань өөрөө мэдхгүй сонсоогүй бүтээгдэхүүнээ авч уугаад мэрэгжлийн эмчийн зааваргүйгээр авч уугаад маш их эрсдэлд орох тохиолдол өөр нэгийг эргэтэнд гаш нөлөө үзүүлэх тохиол байхыг одоо үгүйсэх аргагүй шүү дээ тий. За магадгүй одоо юу гэдэг ийм төрлийн гэмт хэрэг үйлцэн тохиолдол хуулиараа яг яаж зохицуулсан байдгийг болоо гэж сонсгосон шүү дээ. Сонирн байж магадгүй. За ийм эмнэлгийн хэрэгсэл бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрлгүй этгээд Монголын хилээр оруулж ирэх худалдан борлуулах тохиолдолд эрүүгүйлийн 24 байна уу да. 2014 нь тий 2014 цаснаа зохицуулагч байгаа. Тэгээд юуны хэмжээнд бас порталсан мөн үйлдвэрлэсэн хугацаанд дууссан ийм хуурамч ийм хоригдсан ийм тий им гэдгийн цаанд манайхан дандаа ингээд дагвартай ойлгоцсон. Эмийн нөгөө биологийн нэмэлт бүтээгдэхүүн мөн эмнэлгийн хэрэгсэл эднэр давхар бүгд ороо явчихна. Ер нь л нөгөө эмнэлгийн чанартай бүх зүйлсээ бүтээгдэхүүнийг ингээд одоо оруулж ирээд худалдсан бусдад түгээсэн байх юм бол нийлүүлсэн байх юм бол эрүүгийн хуулийн 2014 дээр заасанчлан 451-ээс ингэж 2701-ээс 14000 нийт хүртэл боёо 14000 тий нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөд торгох. Эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийдэгдэг. За магадгүй одоо энэ тохиолдол дараагийнх нь байна л да. Ийм эмийн түүхийн эд те биологийн нэмэлт хэрэгсэл үйлдвэрлэх, экспортлох, импортлох, ханган нийлүүлэх мөн худалдах төвөөх үйл ажиллагааг зохих зөвшөөрлгүйгээр явуулсан бол. За өмнө юу гэсэн бэ гэхээр хоригдсан одоо хугацаанд дууссан бүтээгдэхүүнүүдийг оруулж ирсэн бол гэсэн юм дээр байгаа даа шүү дээ. 6 сараас 3 жилийн хорих ялтай зорчих хэрэг хязгаарлагтай. Тэгвэл энийг зөвшөөрлгүй этгээд үйлдсэн байх юм бол гэдэг маань нөгөө иргэд маань яг дураараа нөгөө чамдаа нэг тийм хийгээл ороод ирдэг. Зардаг тий. Тэр бол ороод ирэх рандом аз шүү дээ. Тэнийг одоо юу гэдэг азар ороод ирсэн юм зөндөл байгаа. Бас каргогоор мэдгүй гэдэг. Яаж игэл ороод ирсэн оруулаад ирсэн байдаг. Тэрнэр одоо ярил дахиад тустаас идэх болохгүй. Тийм. За ингээд зөвшөөрлгүй этгээд тэргүй магадгүй оруулаад ирэх юм бол 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих хорих ялтай. Мөн 1 жилээс 5 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял торгуулийн ял мөн нэмэгдэж орж ирнэ. Тэгэд одоо зөв зөвөрөөж ашиг олох гэж явж байгаа хүн хорих ял руу унахыг ч одоо үгүйсэх аргагүй шүү дээ тий. Тэгээ магадгүй одоо юу гэдгийг энийгээ худалдан борлуулад ингээ оруулж ирээд бусдын эрүүл мэндэд хүн тохирол учирчих юм бол хохирол гэдэг маань бол гэмтлэр ярьж болно л да. Хөнгөн хүн дэвтэр хүнд гэ 3 төрлийн гэмтэл байгаа тий. Хүн тохирол гэдэг маань эрүүл мэндэд нь хүнд юм хамгийн одоо гэдэг үхэл төрхийн боловч үхэл төрөх магадлал өндөртэй юм хохирол учирчих юм бол энэ бол эмийн бүтээгдэхүүн дээр байж болох эрсдэл байхгүй маш өндөр. Эсвэл их хэмжээний хохирол учирчих юм бол гэд энэ тохиолдол бас нөгөө бүр хорих ял маань нэмэгдээ явчихна. Тэгээ иргэдийн донд нэг ийм ойлголт өгдөг. Одоо би энийг чинь бол оруулж ирээгүй шүү дээ. Би зүгээр орж ирсэн хүнээс нь л авцсан. Нэг бол би энийг чинь олоод л ашиг олоод байгаа зүйл байхгүй учраас би яахаар ийм хэмжээний хариуцлага хүлээдэг гэдэг зүйлэр. Гэвч одоо та энэ зүйлүүдийг хууль бус гэдэг магадгүй нөгөө хууль би ийм зүйл болдог гэдгийг мдэггүй юм чинь би нэг л удаа штэ гэдэг зүйл ярьдаг. Гэвч энэ нь өөрөө маш том хуулийн зохицуултын дор байдаг. За дээрээс нөхөн амын эрүүл мэнд аюулгүй байдалтай холбоотой асуудал эрүүгийн хуулиар яагаад тусгаалan зохицуулаад байгаа юм те. Энэ бүхэн нөхцөл байдлаас хор оршиг үр дагавар нь нэлээдгүй өндөр учраас энийг хууль тогтоогчийн зүгээс зайлшгүй байх гэмтрийн ангилалд оруулаад байлгаад байна штэ. Тийм ээ. Тэгэхээр иргэд маань би л мдэггүй хөрх юм гэдэг ойлголтыг бол хуулийн байгууллага хүлээж авахгүй гэдгийг бас бодох хэрэгтэй те. Тэгэлгүй яг. За мэдхгүйгээд мянган үгний таглаа гэл яриад байдаг. Ерөнхийдөө энэ одоо баг хар яриа шүү дээ. Гэтэл хуулийн өмнө та мэдхгүй байгаа чинь
таныг өмөрөх шалтгаан биш, та мэдэх үүрэгтэй байхгүй. Харин. За энэ үүргийн хүрээнд л одоо өмгөөлөгч нарын зүгээс нийгэмд дуу хоолойгоо өргөж та бүхэн хэрэгсэл, бүтээгдэхүүнтэй зөв зохистой одоо энэ эрэлтийн нийлүүлэлтэнд орж байгаараа гэдэг санаачлалыг дэвшүүлээд байгаа. Тэгээ энэ дугаарыг үзэж байгаа нэг сонсогч маань ч гэсэн өнөөдөр цахим орчноос магадгүй нэг кофе те биологийн нэмэлт бүтээгдэхүүн худалдаж авч явахгүйгээр их зориултын газраас нэм юм бүтээгдэхүүнийг худалдаж аваад хэрэглээсэй гэдэг нь бидний дугаараа бас нэг зорилго оршиж байна. Тэгэлгүй яг Монгол улсад бол маш олон хуулийг дагаж хэрэгждэг тийм нийтээр дагаж мөрдөх. Энэ болгоноос одоо юу гэдгийг иргэд маань тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй байх нь зайлшгүй асуудал. Тэгэхээр энэнийхээ хүрээнд одоо яг миний зүгээр харамсаад байдаг нэг зүйл үүдэг юм л да. Монголын хууль 3 хоногтой гэдэг. Одоо яг л тийм болчиход байна л да. Энэ өөрөө юу гэхээр иргэдийг хэтэрхий ийм харанхуй бүдүүлэг байгааг нь л илэрлэх байхгүй. Тамхины хяналтын тухай хууль гарсан 3 хоногтой л гэсэн. За яг энэ үр дүнг бол бид нар харсан хаа газар ингэ тамхитдаг юм байхгүй. Гэхдээ л гудамжинд нэг тамхины унарч илээдэг. Тэгвэл Монголын хууль 3 хоногтой гэдэг өөртөө ингэж ийм сэтгэлээр хандах юм бол хууль тогтоогч нар энэ чинь мэдээж судалгаа суур бүх юм хийж хагаад энэ хуулийг гаргаж ирж байгаа шүү дээ. Гэтэл энийг нь бид нар уншиж судлаад дагаж хэрэгжүүлэхгүй 3 хоногтойг хаяад байх юм бол энд 1000 сайн хууль байгаад нэмэргүй. Тэгэхээр энэ хууль зөрчиж байгаа асуудлын хажуугаар бид нар өөрсдөө чимээгүй өнгөрж байгаа маань энэ 3 хоног гэдгийг л өөгшүүлээд байгаа байхгүй юу? Бий болгоод байгаа. Тэгэхээр магадгүй хин нэгэн хууль зөрчөөд цахим сүлжээгээр фэйсбүүкээр ч юм уу хууль бус ийм худалдаалаад наймаалаад тий ийм хууль зөрчсөн үйлдэл байх юм бол иргэн та өөрөө мэдээлэх үүрэгтэй. Энэ тохиолдолд одоо юу гэдэг хүний мууг үзэхгүй гэдэг тий. Гэтэл тэр хүний хийж байгаа үйлдэл маань бусдын аймнаас эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал яригдж байгаа учраас үүнийг бол зохих цагдаагийн байгууллагт нь нин даруй мэдэгдэж байгаарай. За магадгүй одоо энэ маань эрүүгийн гэмтэргийн шинжгүй байх юм бол энэ дээр зөрчлийн арга хэмжээ аваад фэйсбүүкээр одоо ингэ зарсан байлаа гэж бодъё. Тэгэх юм бол одоо нөгөө олсон бүх орлогыг нь хурааж аав, хууль бус орлогыг хурааж аав, ийм бүтээгдэхүүнүүд нь хурааж аав, мөн дээрээс нь торгодог ийм ажиллагаа. Тэс тэр хүний амьдралыг тэр чигээр нь самраа хийчих байгаа юм шүү байхгүй. Монголчууд нэг хүний муу үзэхгүй гэдэг ер нь соёлтой. Тэгээ тэрнийхээ ярээр энэ хууль бус үйлдэлүүд аюу чимээг өнгөрөх хандлага аюу юм шиг анзаарагдаад байна. Тэгээ энэ бүх хууль бус үйлдлийн хажуугаар бид чимээг өнгөрүүлэх юм бол бид өөрөө очтой хажуудах та тий бүх хүндэл яг энэний хор уршиг магадгүй өнөөдөр хөшин байхад дараа нь заавал илэрнэ. Бид нийгмээ ийм зүйлд оруулаад байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нэвтрүүлгийн цаг маань энэ үрээд өндөрлж байна. Энэ хүртэл бид бүгдийг хүлээн аван сонсон та бүхэндээ баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай үзэгчтэй.